Эрхэм үндэт монголчуудаа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчдаа, өнөөдөр Монгол улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд ийхүү гарын үсэг зурж байна. Энэ гэрээ бол Монгол улс 3 дахь хөрш оронтойгоо хийж буй 2 дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой юм аа. Монголын заа бол андгаа хэмээх эцэг дээдсийн маань үг байдаг. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хилцэл хийх хялбар биш ч гэсэн нэгэнт хилцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм аа. Монгол улсын засгийн газар улсын их хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ сойрхон батлуулсан засгийн газар хоорондын хилцээрийг ирээдүйд хэлбэрлэлтгүй дагаж мөрдөх болно. Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй Монгол улсын их хурл засгийн газрын эрхэм гишүүд бүгд найрамдах Франц улсын гадаад худалдаа хөлийн чандах ирээдүйн асуудал эрхэлсэн сайд ноён Луран Цамартын бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Корины Пирара хөрөнгө оруулагч Ороно группийн гүйцэтгэх захирал ноён Николо Мас та бүхэнд талархал илэрхийлж энэ жил тохиож буй Монгол Франц улсын хооронд дипломат харилцаа тогтсны түүхт 60 жилийн он халуун мэндийг дэвшүүлж байгааг маань хүлээн авна уу. Бүгд найрамдах Франц улс бол манай улсын 3 дахь хөрш Европ дахь дотны итгэл түнш гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэгийг үзүүлсэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх их хурлын дарга Даш Цэвгийн амар баясгалан улсын их хурлын чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан эрхэм парламентын гишүүд зөвшөлдсөн парламентд суудалтай улс төрийн намуудын удирдлагууд засгийн газрын ажлын хэсгийн ахлагч болон засгийн газрын ажлын хэсгийн хамт олон салбарын нийт эрдэмтэн судлаачид та бүхэндээ Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд бид хамтдаа тогтолцооны шинжилэл хийсэн. 2023 оны үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орж Монгол улс сонгуулийн холимог тогтолцоо руу шилжсэн. 2024 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнд хамтарсан засгийн газар байгуулагдаж хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөлбөрийг дэвшүүлж олон жилийн хугацаанд улс төрчин гатсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Хамтарсан засгийн газар өнөөдөр ийхүү 3 дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгмийн эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхийд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж уламжлалт нүүрлсэн суурилсан цэглэгаан стандарттай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх 2015 оны Парисын хэлцээрээр нэгдсэн үндэсний байгууллага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол улс мөн хийж чадлаа. Монгол улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэнд оруулж байгааг өнөөдөр дуртахыг хүсэж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд үнээр баялагын сангаар дамжиж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх боловсрал, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрднэ. Үндэсний баялагын сангийн тухай хуулийн дагуу уг төсөл ноогдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас үндэсний баялагын сангийн хоримтлын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлогтой юм аа. Үндэсний баялагын сангийн тухай хуульд хөрөнгө оруулагчдыг хязгаарлах биш, харин хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай зөвшөлдсөх том төслүүдэд хөдөлгөхөд иргэдийн оролцоог хангах
дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад инхүү нотлож байна. Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг наривчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн мөн иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талдаас сануулъя. Мөн Франц, Европын холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, ноу-хавыг Монгол улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэрлэл баригдах нарийн мэргэжлийн өндөр үнэлэмжтэй 1600 гаруй мэргэжилтэн бэлтгэх Монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг мөн хүсэж байна. Монгол улс ковидоос хойш хамгийн хурдтай өсч буй эдийн засгийн улсын хувьд дэлхийн бүхий л улс орны засгийн газар, эрхэм хөрөнгө оруулагчид, баялагын сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол улс мандан мадрах болтугай.